Сайн байцгаана уу? NRCC Mongolia YouTube сувгийг дагдаг хүмүүстээ олон өнөөдрийн бичлэг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. За манай 5 сарын 27-ны 18 цагаас болох NRCC судалгааны ээлжид семинарт маань Nature Conservancy байгууллагын Аз номхон далайн бүсийн хяналт үнэлгээ сургалт хариуцсан мэргэжилтэн доктор Баяр Бэлэг оролцож байгаа. За доктор Баяр Бэлэг энэ 3 дахь өдөр бидэнд цагуурын эрдэс үзэгдэл ба малчдын даван туулах чадвар, за үүн дотроо малын тоонд зуудын үзүүлэх нөлөөлөл гэдэг ийм маш сонирхолтой өөрийнхөө судалгааны сэдвээс бидэнд танилцуулах гэж байгаа. Тэгэхээр манай урилгыг хүлээж аваад судалгааны ажлаа сонирхуулах гэж байгаа Баяр Бэлэгтээ маш их баярлалаа. Тэгэхээр бид нар семинарынхаа өмнө оролцогчдоос 3 асуултын хүрээнд авч хариултыг одоо хүргэдэг. Тэгэхээр эхний асуулт маань болохоор энэ судалгаагаар ямар асуултанд хариулахыг зорьсон бэ гэдэг талаар тоош танилцуулж өгөхгүй юу? За баярлалаа. Юуны өмнө намайг ураад судалгаагаа ингээд танилцуулах боломж олгож байгаа NRCC-ийн хамт олонд маш их баярлалаа. За би энэ анхны судалгааны санаа болохоор 2024 онд анх орж иржсэн. Тухайн үед би Азийн Өөрчлөлийн банкны институтэд ажилладаг. Манай байгууллага цагуурийн өөрчлөлттэй хүрээнд зохион байгуулагддаг COP20 гэдэг тухайн үед Бакуд болж исэн хурал дээр side event зохион байгуулах гад тэгээд Монголын зодны талаар хилцүүлэг өрнүүлэе гэж ярьж байхад тухайн үед миний ажиллагдсан юм гэхээр надад ажиллагдсан зүйл нь зодны талаар олон улсын түвшинд хүмүүс мэддэггүй юм байна гэж харагдсан. Тэгэхээр энэ маань болохоор маш тийм байгалийн эрдэс үзэгдэл хохирол ихтэй тэгээд энэ үзэгдлийн талаарх тийм одоо хүмүүсийн мэдээллийг олон улсын түвшинд үсгэх хэрэгтэй юм байна. Яаж үсгэхгүй гэхээр за судалгаа хий. Энэ талаар мэдээлэл цуглуулад за тэгээд судалгаа хийя гэсэн анх ийм бодлоос энэ судалгааны ажил маань эхэлсэн байгаа. Тэгээд бидний надаас гадна өөр 3 хамтран зохиогч байгаа. Тэгээд бидний гол зорилго болохоор зод одоо малын тоонд хэрхэн нөлөөлж байна вэ? За мөн өөр төрлийн зуднууд байгаа. Энэ өөр төрлийн зуднуудын үзүүлж байгаа нөлөөлөл мөн ямар байна вэ? Малчин өрхийн нийгмийн эдийн засгийн болон одоо бусад үзүүлэлтүүдээс нь хамаарат тэдний зодыг даван туулах чадвар нь өөр байна уу гэдэг асуултуудад хариулах зорилготойгоор судалгааны ажлаа эхлүүлсэн. Тэгээд харж байхад сүүлийн жилүүдэд одоо зодын давтамж нэмэгдээд байгаа. Тэгээд зодын хүндрэлч гэсэн гүнзгийрээд байгаа. Үүнд нөлөөлж байгаа одоо гол хүчин зүйлүүдийн нэг нь мэдээж цагуурийн өөрчлөлт. Тэгээд Монголын нөхцөлийг аваад үзэх юм бол бид цагуурийн өөрчлөлтөнд ихээхэн нөлөөлдөг орнуудын тоонд ордоггүй. Тэгсэн хэрнээ одоо түүний хор уршиг ихээхэн амсаад байгаа орнуудын нэг тод жишээ болчихж байгаа юм. Тийм болохоор энэ судалгааны үр дүн маань үүнийг одоо мэдээлэл тулгуурлаад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлан харуулах нэг арга зам гэж үзэж байгаа. Мөн түүнчлэн энэ жил Монголд сүлжилттэй эсрэг одоо томоохон хурал COP17 болох гэж байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаатай холбоотойгоор бидний судалгаа олон улсын түвшинд мэдээлэл түгээх одоо зудын хор уршиг илүү олон хүн байгууллагад хүргэхэд цаг хугацааны хувьд бас чухал ач холбогдолтой ийм судалгааны ажил байгаа. Тэгэхээр сэтэл нь эдгээр эхнээсээ авахлыг сонирхолтой юм байна. Тэгээд судалгааныхаа өгөгдлийг тэгээд нөгөө аргаа нэг тавчгаа танилцуулъя те, ямар аргаар ямар тоон өгөгдөл төр хийсэн бэ? За тэгээ. За бид үндэсний статистикийн хорооны улирал тутам явуулдаг өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа гэж байдаг. Энэ судалгааны 8 жилийн мэдээлэлээр тулгуурлаж байгаа. Тэгээд зодны хувьд болохоор Google Earth Engine ашиглаад тэгээд цагуурийн түүхэн мэдээллийг цуглуулсан. Тэгээд энэ цуглуулсан мэдээлэл дээр үндэслээд тухайн нутагт зод босон байна уу үгүй юу гэдгийг тодорхойлсон байна. Тэгээд бидний одоо бодож байгаа нэг юм болохоор бидний ашигласан өгөгдөл нь бидний судалгааг бусад одоо ижил төрлийн судалгаануудаас нэг давуу болох ялгарах нэг үр гүйцэтгэж байна гэж харж байгаа. Учир нь судалгаанд хамрагдсан өрхийн тоо нэлээд олон. За мөн зодыг цагуурийн мэдээлэл ашиглаад нэлээд наривчлан тодорхойлсон байна. Тэгээд бид болохоор 3 төрлийн зодыг ашиглаж байгаа. Мөсөн зод, хард зод болон цагаан зод. Тэгээд энэ 3 зодыг гол тайлбарлан хувьсгч болгож аваад энэ датан дээр үндэслээд одоо эконометрик аргаар загварчлаад үр дүнгээ гаргасан. Моделийн хувьд, загварын хувьд бид нар double hurdle модель буюу одоо 2 үешттэй загвар гэж орчуулах юм бол ийм загварыг ашиглаад үр дүнгээ гаргасан байгаа. Энэ загвар нь одоо судалгааныхаа хүрээнд тайлбарлахад юу гэсэн үг вэ гэхээр
хүн шийдвэрийг 2 үе шаттай гаргадаг гэж таамагладаг. Тэгэхээр эхний үе шат нь хүн эхлээд малчин болох хэсгээ шийддэг. За хоёрдугаар үе шат нь болохоор хэдэн малтай болох вэ гэдгээ шийддэг. Тэгээд ийм аргыг ашиглаад судалгааныхаа үр дүнг гаргаад явж байгаа. За тэгэхээр ер нь үр дүнгээс нь тавчхан урьдчилсан байдлаар гарсан сонирхолтой аж болох үр дүнгээ танилцуулах. За тэгээ бидний үр дүнгээ бид одоо сайжруулад явж байгаа. Тэгэхээр одоо урьдчилсан үр дүнгээ семинар дээр танилцуулах гэж байгаа. Тэгээд одоогийн байдлаар бид зуд нь малчин өрхийн мал эзэмших магадлалыг бууруулж ийн гэж харж байгаа. Энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс малчин өрх малаас зудын үеэр малаа алдаад тэгээ малчин байхаа бүр мөсөн болж гинэ гэдгийг харуулдаг байна. Мөн зудын төрлөөр нь аваад үзвэл мөсөн зуд ингээд мал эзэмших магадлалыг нь бууруулдаг байна. Тэгтэл цагаан зуд болохоор яг малын тоонд нь илүү сөргөөр нөлөөлөд байна гэж харж байгаа. Мөн залуу өрхүүд илүү зодыг даван туулах, тэсвэрлэн гарах чадвар нь илүү сул байна гэсэн үр дүн гарч байгаа. Тэгээд наривчлсан үр дүнгээ бас судалгааныхаа семинарын үеэр тогтоо ярих гэж бодож байна. Тийм. Сонирхсан хүмүүс нь бас асуултаа асуух боломжтой дэлгэрэнгүй сонсоод семинараас. За тэгэхээр манай семинарт урилга маань хүлээж авалцж байгаа баяр илэгтэй баярлалаа. Мөн товч судалгаагаа танилцуулсан бас маш их баярлалаа. Тэгэхээр судалгаатай холбоотой дэлгэрэнгүй яг сонсоод асуух асуултаа судлаачаас асууя гэвэл одоо энэ 27-ны 6 цагаас зүүмээр болох манай семинарт оролцохоорой гэж урьж байна. За баярлалаа. За баярлалаа.